Зөв хоолтын 5 түлхүүр зөвлөмж. Нялх балжир хүүхдийг эхийн сүгээр хооллох. Хүүхдийг эхээс турмагц эхний 1 цагийн дотор ангир уургаар амлуулж амьдралын эхний 6 сард нь эхийн сүгээр дагнан хооллоно. Хүүхдийг 6 сар хүрмэгцэн аюулгүй тохирсон нэмэгдэл хоолнд оруулж өргөжлүүлэн 2 нас хүртэл боломжтой бол түүнээс дээш наснд нь эхийн сүгээр хооллоно. Хүүхдийн хоолнд давс сахар нэмэлтээр хийхээс татгалзаарай. Яагаад гэж вэ? Эхийн сүү хүүхдийн амьдралын эхний 6 сарын турш хэвэн өсч бойжоход зайлшгүй шаардлагатай тэжээлийн бодис усыг хангалттай хэмжээгээр агуулдаг. Хүүхдийг 6 сар хүрмэгц нэмэгдэл хоолнд оруулж өргөжлүүлэн эхийн сүүгээр хооллосноор дархлаас айжирч суулгалт болон амьсгалын замын халдвар төвчнөөс сэргийлдэг. Эхийн сүүгээр хооллосон хүүхэд насанд хүрсэн хойноо илүү дэлжин таргалтанд дүртэх эрсдэл бага байж чихрийн шижин зүрх судасны өвчин зэрэг халдварт бус өвчнөөр өвдөх эрсдэл нь бага байдаг. Уян сэтгэл, өрхийн эрүүл мэндийн төв 2025